За ингээд та бүхний өдрийн мэндийг намайг Анварын Омарбек гэдэг Баян Улгийн ангиас ирсэн төлөөлөгч байна. Ингээд залуусаа төлөөлж энэ давшигнаас үг хэлж байгаад баяртай байна. Тэгээд ерөнхийдөө уул уурхай гэдэг энэ том сэдв, энэ том бүтээн байгуулалтыг бол Баян Улгийн аймаг бол уул уурхай юм тодорхой хэмжээний байгаа боловч ийм том бүтээн байгуулалттай газар бол байхгүй. Тэгээ анх удаа энэ том бүтээн байгуулалт Монголын том бүтээн байгуулалт ирээд үзэж байгаадаа төлөөлөл орж ирж байгаадаа туйл их баяртай байна. Оюу толгой гэж сонсож зөвхөн телевиз радиор сонсч байсан болохоос яг энэ бүтээн байгуулалтыг үзэж хараагүй, нүдэрээ үзэж, биеэрээ мэдэрч ингэж хамт олон энэ олон ажилчдаа гадаад дотоодын ажилчдыг харж байгаадаа туйлын баяртай байна. Тэгээ цаашдаа би үлгэр дуурайл болсон залуучуудаа ингэж хэлж Монголын бүтээн байгуулалт ингэж явагдаж байна. Оюу толгойн бүтээн байгуулалт ийм байдгийг мэддэг уламжлахад таатай байна. Над хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэвэл мэдээж зохион байгуулалтын чанар. Над бол хамгийн их таалагдлаа. Яг тухайн цаг үе яаж явах вэ? Ямар маршрутаар хаашаа явах вэ? Хэдэн цагт босох уу гэдэг үтнээсээ тэгээд хүмүүсийн хоорондын харьцаа тэгээд цаг баримтлал энэ бол бидний хамгийн том алдшгүй боломж. Ерөнхийдөө иймэрхүү нэг юмнууд таалагдлаа. Ингээд орчин мэдээж үнэхээр сайхан байна. Орчин жоохон яг миний бодлоор байгаль орчин жоохон би өөр уулгын газар өссөн учраас тоосчлт манай тэнд бол жоохон бага байдаг. Тэг яг говийн нутагт ороод ирсэн чинь жоохон юм халуун тэгээд нэг юм дүнаартай байгаа юм шиг нэг сонир санагдаж байна. Тэгээд цааш яг уурхайн дотор бол мэдээж тоосчлт бол үнэхээр алгуу. Уурхайн дотор бол арай өөр. Яг би зүгээр гаднах юуг ярьсан. Тэгээс уурхайн дотор ороод ирэхээр бол мэдээж чиглэг байдлыг үүсгэхийн тулд тодорхой хэмжээний устганы систем ашиглаж байгаа нэг таатай санагдлаа.